Сайн байцгаана уу? За өнөөдөр хоёр хөлштэй шугамн тэгштгэлийн системийг орлуулах аргаар бодох талаар зөвлөмж хүргүүлье. За үүний тулд ийм тэгштгэлийн систем биднэрт өгсөн байна. За энийг бодохдоо аль нэг тэгштэглээс нь нэг хувьсгчийг нь олъё эхлээд. За эхний тэгштэглээс y хувьсгчийг олъё. Тэгэхээр 11-ээс хасах нь 2x. За олсон y-гээ хоёр дахь тэгштгэлийн y-ийн оронд орлуулъя. За 3x-ээс хасах нь y-ийн оронд 11-ээс хасах нь 2x тэнцүү 9 юм боллоо. Одоо хасах тэмдгээр хаалцадлаа. 3x-ээс хасах нь 11. За хасахын нэмэх нь 2x тэнцүү 9. За шугамн тэгштгэлийн систем хувьсгчтэйг нэг талд, сул гишүүдээ нэг талд ялгчээ. 3x дээр нэмэх нь 2x тэнцүү, 9 дээр нэмэх нь 11. 5x тэнцүү 20. X тэнцүү 20-ыг хуваах нь 5. За эндээс x нь 4 боллоо. За олсон x-ээ нөгөө тэгштэглийнхээ x-ийн оронд орлуулад y хувьсгч маань хэдий тэнцүү байх вэ гэдэг бол y тэнцүү 11-ээс хасах нь 2-ыг үржих нь 4. Тэгээ 11-ээс хасах нь 8 тэнцүү 3. За энэ системийн шид x нь 4-тэй тэнцүү үстэй y нь 3 гарч байна. За хоёр дахь систем. Нэг хувьсгч нь y тэнцүү 5x гэдээ олдсон байна энд. За олсон y-гээ эхний тэгштэглийнхээ y хувьсгчийн оронд орлуулъя. 3x дээр нэмэх нь 4-ийг үржих нь y-ийн оронд 5x орлууллаа. Тэнцүү 253. За 3x 20x тэнцүү 253. 23x нь 253-тай тэнцүү. За 23-ыг хэдээр үржүүлвэл 253 болох вэ гэж байгаа юм чинь бүгдээрээ x олохын тулд 253-аа 23 таваалаа. Тэгэхээр x тэнцүү 11. За одоо олсон x-ээ хоёр дахь тэгштэглийнхээ x-ийн оронд орлуулчих. Тэгэхээр y тэнцүү 5-ыг үржих нь 11 буюу 55 байна. Тэгэхээр x хувьсгч нь 11 үстэй y хувьсгч нь y-г нь 55-тай тэнцүү байна. За энэ хостоо энэ системийн шийд болно. За одоо дараа нь 3 дахь тэгштгэл нь. Энэ долох дээр y-г аль нэг y-гийн өмнөх коэффициент нь 1-тэй тэнцүү байх тохиолдлыг авсан. Эндээс y зүгээр ялгагдсан байх тохиолдолд болсон. Одоо эндээс x, y хоёр хоёулаа өмнөх хувьсгчтай юутай коэффициенттэй нэгээс ялгаатай коэффициенттэй байх тохиолдлыг нь авчаа эндээс. За тэрний тулд 2 дугаар тэгштэглээс x хувьсгчээ олъё. Тэрний хэлбэр харагдаж байна. 2x тэнцүү 3y. Эндээс x-ээ олохоор 3y-ийг хуваах нь 5 байна. За олсон x-ээ эхний тэгштэглийнхээ энэ x-ийн оронд орлуулъя. Тэгэхээр 9-ийг үржих нь 3y-ийг хуваах нь 5. Хасах нь 4y тэнцүү 98 байна гэсэн үг. За энд тохирох үржигдэх нь 5-аар 5-ыг өгчээ. Тэгэхээр 27y хасах нь 20y тэнцүү 490. 27y-гээс 20y гасгаар 7y тэнцүү 490. Y-гээ олоход 490-ийг хуваах нь 7. Y тэнцүү 70 байна. За энэ олсон y-гээ эндээ орлуулчих. Хоёр дахь тэгштэглийнхээ y-ийн оронд. Тэгэхээр 3-ыг үржүүлэх нь 70, хуваах нь 5. За 3-ыг үржих нь 75 тавахаар 14. Тэгээд 42 байна гэсэн. За x нь 42-тэй тэнцүү үстэй y нь 70 байна гэсэн. За ингээд шугамн тэгштгэлийн системийг орлуулах аргаар бодохыг би 3 жишээн дээр тайлбарлаа. Үүнийг өөрсдөө баттахын тулд V Адиасрын багшийн номны V Адиасрын айлгүр 6 айлгүр 6 энэ номны хуудас 55 номер 2-оос 4-ийг бодоод баттгал хийчээрэй. За та бүхэнд амжилт хүсье.